Тэгээ хуучны тэр ялангуяа далайн шүүгчдийн төвчдийн тэр бичсэн сэтгэлээ өгч дагсан хамгийн шудраг хаан бол Монголын хаан юм. Тэрийг юусе бид нар ойлгохоо байцсан юм. Хантыг коммунист түүхийн жаягаар бол юу гэж тайлбарлаж юм гэхээр хоёросоо эзлээд алаалсан. Мөн төмөр хүний хохмодлогоогоор одоо ингээд овоо усгаж исэн тухайл яриад идэг. Үндэ тэр нь баг төмөр хааны үед хийгдсэн юм байгаа байхгүй тий. Гэтэл тэрнээс өмнө ингэж сэтгэлээ өгч дагав хамгийн шудраг хаан бол Монголын хаа юм байна гэсэн тэр нөгөө нэг магтаалуудыг энэ зүгээр л одоо нэг бол зөөрхөн үг байна. Нэг бол энэ зүгээр дарагдаад ингээд аргаа орсон хүний үлдсэн байдлаар тайлбарлаад явдаг байгаа байхгүй тий. Гэтэл одоо жишээлбэл би нэг түүхийг одоо хүртэл гайхаад нэг түүхний давтамж байдаг гэдэг. Одоо тань 800 жилийн давтамж гэж шүү дээ тий. Жишээлбэл Багдад 800 жилийн давтамжтай хоёр өмж байгаа юм л та. Эхнийг нь хүлээгөө хааны үед өмж байгаа. Сая бол энэ Америкт бас нэг унгаалаа шүү дээ. Тэгээ Багдад ч 2000 хэд он үлээ. Цэлийн өнөг чи сүүлийн нэг 7-8 лөө. Тий 8 он санагд. Тэгэхээр яг нөгөө 800 жилийн мөчтөг баг. Яг 227 оноос нь тооцох юм бол би ярьж 2007 оны 12 сарын 21-нд нөгөө шинэ Монголын тоолол ихсэн 800 жилийн мөчтөг ихсэн гэдэг яг тэрний даалга. Тий ерөөсөө нэг тийм нөгөө болох юм болдог газар болдог хэдийн юм газар л дэлхийд байдаг юм шиг байна. Тэгээд тооцоход тэрэн дээр юу харагдчих юм гэхээр хүлээгүүн хаан очичоод тэр үеийн Багдадын халиф Мустасим захиа авчиж байгаа юм л да. Энэ дэлхийн ертөнцийн юм байна. Бид нар бол энэ дэлхийн ертөнцийг төвшөлтөнд тогтоох үүрэгтэй. Тэнгэрээс юм өгсөн. Тэгэхээр чи бууж өгөө. Би олон хүн сурсан юм. Тэгсэн чинь хариуд нэрсэн захиа нь юу гэхээр дөнгөж амьдрал улс төрийн одоо ингэж орч ирэх тайлбарж байгаа. Ахуудаа хөл тавьж байгаа залуу мөн чи хоросаантаа буцаа. Би бол ийм дэлхийн ийм баян асар их хөнгөтэй хаан гэж. Тэрний дараа монголчууд ороод Багдадыг эзэлсэн байгаа. Тэгээд дараа нь домог ирж байгаа байхгүй. Монголчууд Багдадыг эзэлсэн чинь Мустасим бол лалын ертөнцийн хамгийн шилдэг бүхнийг хураасан тийм баялагтай байсан юм. Тэгээд хүлээгүү хаан гэсэн байна. Чи энэ баялагаар яадаг юм бэ? Тэ? Энэ бол эрх мэдэл, тэ? Хүч чадал юм байгаа юм гэсэн. За тэгвэл Мустасим чи наатайгаа идэд амьдраа гэх. Нөгөө алтныхын санд нь очиж төвчсөн байна. Тэгээ Мустасим өгсөн гэж байгаа хэрэг. Тэндээ өсөж өгсөн гэж. Өөрөөр хэлбэл нөгөө гүн хаан нөгөө ертөнцийн үзлийн зөрчил энэ дээр явж байгаа байхгүй тий. Юу гэхээр тэр Мустасим гэдэг нөхөр бол тэр их мөнгөөр цэрэг хөслөө тэр их хэд баялагтай учраас би хамгийн хүчрэх гэж бодож байсан. Хүлээгөө бол эндээс нүүдэлчил очсон шүү дээ. Хаанд бол тийм их эд баялаг байгаагүй. Янз бүрийн амьтдыг худалдаж авах мөнгө байгаагүй. Гэхдээ л яаж юм гэхээр илүү их хүч чадал одоо оюун санааны илүү давуу боломж байсан бай тээ. Тэгвэл чи одоо энийг идэд амьдр гэсэн Мустасим тэндээ өгсөн байгаа. Тэрийг жөөний дараа бичсэн байна л да. Эд уйл гэж юу гэлээ тээ. Гэтэл бол ертөнцийг дагуулах гэдэг чинь шал ондоо юм байна. Ахад бас нэг юм байна. Өнөөдөр ажиглагдаад байна. Одоо энэ лалын террористууд, фундаменталистууд гэдэг нэг юм юмд одоо ингэ дэлхий бас баригдчихж шээ. Яг Чингисийн эзэн Чингис хаан харизмыг дагуулсны дараа яг лалын ертөнц яг ийм төслөд орсон байна шүү. Нөгөө нэг ассасинчууд гэдэг бахан нөхдүүд гарцсан тий. Наан нөгөө уулын үгэнгээд хуршаа гэдэг нөхөр толгоолцсон. Европ тэр лалын ертөнцийг чичрүүлж ирсэн. Аль шилдэг ярууны харигч Эрдэнэтийн Сэхэтэн ван гүнгүүдийг бүгдийг нь алуурчтай болж алуулдаг. Тийм үл үзэгдэгч хүчтэй нэг бий болцсон. Тэгээ тэрийг яаж дарах вэ гэдэг бол одоо чухамдаа лалын ертөнцийн одоо их хор тавтай болцсон байсан. Хинч дарж чадхаа байсан байна. Эндээс хүлээгөө зэрэг өчөө 10 гаруй устгаж байгаа байхгүй. Тэгээ хуршаагийг баримтлаад наашаа аваад ирж исэн. Энэ хэд шидтэй хүү юм гэдлээ гэсэн. Мөнх хаан сонирхоод үзэн наашаа аваад ир гэсэн. Нөгөө хүн замдаа явж исэн чинь хормор орсон багаас наваарнаггүй ер нь тань тоолж ширэггүй баг. Тэгээд энэ алтаа болын цаахтаа ходогт болж алаад ер нь байх болгочлаа. Тэгэхэд жишээлбэл өнөөдөр ингэ харж байгаа байхгүй. Монголын эзэнт гүрэн, за Америк эзэнт гүрэн гээл та тий. Эзэнт гүрний хоёр ялгаа. Америкчууд энэ террористуудыг дэлэхгүй байгаа байхгүй. Дайн зарлалаа. Дэлхийн шин дайн бол энэ гэж хэллээ. Үе олон газар цус урсгах чинь, олон засгийн газар одоо янз бүрийн юм буруутгах чинь, хувьсгал хийж байна, дайн хийж эзэн дөрвөлж байна. Гэтэл монголчууд тухайн үед бол тэрийг дарсан. Лалын шүүх төгчтэй хамгийн их баярлсан юм тэр шүү. Яг Тэнгэрийн авралаар монголчууд ирж биднийг инээс салгаж өглөө. Тэ?
Тэгээг бол энэ лалын ертөнцид бол цусан гэлтсэн түнэр харахгүй болох байсан юм. Тэгэд лалын төгч тэрийг их баярлж өчтдөг байхгүй тий. Ингээ бодохоор л энэ ертөнцийн шиндэг журам за тэгээд монголчуудын төр зас ухаан энэ төр бол их ондоо юм биш. Би зүгээр юм тийм шинжлэх ухааныг илүү харж үздэг учраас ингээд тав их ингээ яхаа Монголын гүн ухаан энэ төр яхаа би ойлгодог. Геглийн хэлэх хэвээр Кантийн хэлэх хэвээр нөгөө Платоны үеэс бүх юм байх хэвээр гэж нэг бодоод байхад бидний хувьд л нэг юм том үе эрдэнэ байгаад тах шиг тий. Бидний нэг ерөөсөө ойлгож мэдэхгүй. Хоёрдугаарт бид нар яг сэтгэл оюун бүх юмараа энэ эдгэрт ингээд автчихсан юм байна. Тэгээд төр ус яг тэд нар шиг байгуулах гэж оролдоод идэг. Нэг юм босгочоод нэг 70 жил арай гэж нэг юм амар болж идэл. Унаал. Одоо тэгээ 20-р зуунд бол бид нар одоо коммунизм гэж нэг том туршилт хийлээ. Одоо 20 жилийн либерализмын очоод дахиад бид нар нөгөө туршилтанда сөхөрч унахын даваан дээр л байж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол энийг л ярмаар юм шиг. Тэгээ энэ нэвтрүүлгийн хийх явцад би зүгээр бодсон. Их олон хүн эсрэг үүсэх бах та нар бүдүүлэг харах уу, мэрэг ичид ярьлаа гэж хэлэх байх гэж бодоод ирсэн чинь хүмүүс тийм гайхалтай сайн хүлээж авчих юм л та. Тэгээ түрүүн бас тангилжсэн. Яг хүмүүс яагаад ингэж хүлээж аваад байна гэсэн. Энэ либерализм гэдэг энэ зарчим бол энэ Америкчуудын дэлхийд тогтоож байгаа шинэ дэг журам гэдэг бол ямар хар урхтай юм гэдэг нь бидний төлөөс тайлбарласан юм шиг байна. Тийм юм нэг бол энэ тэгээд бид нар өөрөө хөгжих болцоо бий